Facebook дээр пост бичснийхаа төлөө, блог төлснийхаа төлөө зүгээр л нэг далбаа намруулсныхаа төлөө. Эсвэл зүгээр л хижаабгүй явахын тулд тэмцснийхаа төлөө 10-аас 20 жил бүр цаашлаад насаараа хорих ялаар шийдвүүлдэг гэвэл та итгэх үү? Жишээ нь Атана Дайми. Тэрээр цаазын яалыг эсэргүүцэх чагсаалд оролцож зүгээр л гудмаар хул хуц тарааж Twitter дээр жиргэснийхээ төлөө 7 жилийн хорих ялаар шийдвүүлжээ. Түүнийг зодож ганцаарныг нь хорж бүр шаардлагатай нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй гэд боддоо. Гисэн эдийж Дайми танцсан энэ бүх шудрах бус зүйлс дэлхийд даяар хүний эрхийн хамгаалагчдад хүрч түүнийг суллуулахаар 700 мянган хүн захиалвчжээ. Даймиг суллахыг ядаж эрүүл мэндийн тусламж хүнд өгөхийг хүссэн мянган захидлын хүчинд Дайми эмнэлгийн тусламж авч чаджээ. Сая дурдсан энэ хөдөлгөөнийг эрхийн төлөө бичицгээе гэж нэрлэдэг. Энгийн ярилвал хүний эрхийг хамгаалж яваад шоронд хоригдсон, эрхэн зөрчигдсөн, албатан баригдсан хүмүүст зориулан захидал бичиж сэтгэлээр дэмжиж байгаа илэрхийлдэг хөдөлгөөн юм. Дэлхийд даяар 21 дэх жилдээ өрнөж байгаа энэхүү хөдөлгөөний ачаар олон хүмүүс суллагдсан бөгөөд захидлын лог гэхэд 2020 онд 4.5 сая, 2021 онд 4.6 сая, 2022 онд 5.3 саяд хүрчээ. Энэхүү захидлуудын ачаар эрх баригчид буруутай шийдвэрээ эргэн харж харин тэмцэгчид тэдгээр хоригдсон хүмүүсийг бид мартаагүй шүү гэдгээ сануулдаг байна. Эмнэлгийн хувьд эдгээр 10 хүний эрхийн зорилгонууд эрхэн зөрчигдсөн бөгөөд тэднийг суллахад, эмнэлгийн тусламж авахад, гэр бүлтэйгээ уулзахад хүний эрхийн тэмцлээ хийсээр байхад нь таны гарын үсэг хүсэл захидлууд хамгаалж чухал. Иранд байна уу, Африкт байна уу, Хятадд байна уу, хаанч байсан үл хамаарч засгийн газрынхны буруу шийдвэр харгас байдлаас болж хинч хохирч эрхээ зөрчүүлж болохгүй. Бид бүгд эрх чөлөөтэй болох хүртлээр бидний хинэнч жинхнээс эрх чөлөөтэй байдаггүй. Тийм учраас дэлхийн нийтийг хамарсан хүний эрхийн хөдөлгөөнд бигдээрэй. Хэрвээ та энэхүү хөдөлгөөнд оролцож зоригтнуудын нэг болохыг хүсэх юм бол ердөө ганцхан минутыг зарцуулаад тайлбар хэсэг дээрх холбоосоор зочлоорой. Ноорог спешиал байлаа.